Амралтынхаа өдрийг аятухтай сайхан өнгөрөөж ирэх өрхөн үзэгчтэй. Аврал Entertainment-ийн бүтээл 60 секунд гейм шоу нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгчтэй төрөхөд бэлэн боллоо. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Mix Pizza. Дуудлагын утас 300. Эрхэм үзэгчтэй, манай нэвтрүүлгийн 1-р үеийн тоглолт эхлэхэд бэлэн болж байна. Юуны өмнө өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байгаа эрхэм зочдоо тавгийнхээ өмнө урьж байна. Тэнгис кино театрын маркетингийн ахлах менежер Цэнгэл, за мөн Тэнгис кино театрын менежер Төмөн Наст өнөөдрийн дугаарт оролцож байна. За өдрийн мэнд хүргэцгээ сайн байцгаана уу? За, ажил руу сайн мэт. За Тэнгис кино театрын урьж оролцуулсан нь бол их сайхан байна өнөөдрийн дугаарт тийм ээ. Тэнгис кино театрын сүүлийн үеийн сонь сагнаас ярихгүй. За Тэнгис кино театр бол хүүхэд залуучуудтай хамгийн сүүлийн үеийн шинэ бүтээлийг цаг задлаг одоо Холливуудтай нээлттэй хийж байна. Хамгийн сүүлд Thor гэмээр одоо кино гаргасан байгаа. Freebirds гэх хүүхдийн киноос 3D-гээр монгол хэлээр гаргаснараа хүүхдүүдтэй маш их одоо сюрприз авсан гэж үзэж байна. За тэгээд одоо нэг өчигдөр бид нэр Catch the Fire Hunger Games-ийн 2 дугаар ангийг нээсэн байгаа. Тэгээд энэ бол бас Холливуудтай зэрэгцэж байгаа. Зөв. Танаар сонь сайхан байна сүүлийн хэлтэй. Сүүлийн үед бол монгол кинонууд нэлээх гарч байгаа. Берлин симфони гэдэг монголын сайхны кино байгаа. Зүудэн журамгийн авдал гэдэг бас нэг монголын сайхны кинонууд гарч байгаа. Гаралтуудын хувьд одоо янз бүрд шүү дээ. Цагийн өдөр болгон гарч байгаа тийм. Өдөр бүр гарч байгаа. Ирж үзээрэй. Би сүүлийн үед их сонсч байлаа л да. Энэ киноны одоо найз нөхдөөсөө сонсч байна. Тэ ах эгч нэрээс сонсч байна. Ер нь жоохон кино театр амбицтай болсон юм шүү. Тэнгис амбицтай байгаа юм шиг үстэй. Ялангуяа миний сонсгон бол өргөө чи хаадаг боодог гэх янз бүрийн мэдээлэл засагдах юм шүү дээ. Тэнгис бол ер нь энэ тал дээр нээлттэй байт юм байна. Бол шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө байгууллагатай бол маш одоо нэгт уялдаатай ажилладаг. За тэднээс юу хүсдэг вэ гэхээр бүх хүмүүс тэгш боломжийг олгож өгөө гэдэг. Тэгээд бид ч гэсэн энэ одоо зарчмыг баримтлаад за киногоо авчираад үнэхээр одоо манай кино театрын стандарт технологид одоо контент агуулгын таарч байвал гаргаа. Гэхдээ магадгүй тэр үед одоо олон кино зэрэг гарч байгаа юм бол цагийг багасгаад олон үзүүр өгч чадахгүй байх ч юм уу. За тийм одоо зарчмаар ажиллаж байгаа. Тэгэхээр бүгдэнд нь эргэтгэж одоо хандж байгаа. Алан хайдаантай кино гаргадаггүй та гарахгүй. Гаргана насны ангилал заагаад гаргахгүй тий. Сүүлийн үед чинь нэгдэг болсон шүү. Алан хайдаантай тийм цус нүжтэй кино өдр гаргахыг хориглосон юм шиг. Манай дээр бол тийм юм байхгүй байгаа. Манай нээлттэй. Чүнгээд киногоо үзүүлж байна. Сүүлийн үеэр нь киноны гаралтууд их гоё болсон биш зохиолууд нь ч тэр ер нь кино хийцэн ч тэр тий. Өнгө дүрсний хувьд ч гэсэн. Ер нь сүүлийн Монголын киноны төвшин таны бодлоор ахлах менежерийн хувьд ер нь ямар хөө байр суурьтай явж байгаа шүү. Би ер нь бол яг энэ ажлынхаа байрыг аваад нэг удаагүй байгаа. Дүгнэж хэлэхэд бол арай эртээ гэж үзэж байна. За нэг ажиллаж байгаа сүүлийн сарын хугацаанд бол зэрлэг цэцгийн хүлэмж гэдэг кино бол маш амжилттай удаан гарсан байгаа. За тэгээд нэлийн удсан учраас араас одоо уучрлж байгаа учраас киногоо одоо бид нэр бүтээлсэнсээ буулгах шаардлагатай болсон гэсэн үзэгчдийн эрэлт бол байсаар л байсан. Тэгэхээр бол сайн бүтээл бол эрэлттэй байдаг. За чанаргүй бүтээл бол тэгээд аяндаа байхгүй болдог. Үүнийг бол үзэгчл шүүждэг тийм ээ. За ингээд бэлэн үү? За бэлэн. Эрхэм үзэгчтэй 60 секунд гейм шоу нэвтрүүлгийн 1-р үеийн эхний тоглолт эхлэхэд бэлэн болж байна. 60 секундэд 6 самбар явлаа. За. Дуушнаар нь нэр усыг хэлэхгүй уран бүтээлээр нь дуулах хэрэгтэй байгаа. Маш ойрхон хамтлаг байна. Алгасч болно та. Минут ашиглаад. За, секунд ашигласан. 15 секунд өнгөрсөн байна. Намайг эзэмдэг чиний сэтгэл надад баршиг. Нарсаа шүтлэг бичэн. Мараа. Цаашаа. За. Хэлээ. Эмхтэй ямар ч гэсэн Монгол дооч юм байна тийм. Ойролцоо. Сараа. 35 секунд өнгөрсөн байна. Би мэдэхгүй байна. За алгасч болно. Мэдэхгүй байна. Нэлээ. 45 секунд өнгөрлөө. Юу лээ. Яадаг лээ. Эмэр Рэп юм уу тийм? Амар яа тий. Манад айгүй хамааралтай ирдэг. Надтай. За, Red-Bull цаг дууссан. Харамсалтай 60 секунд явцсан. Харамсалтай нэг ч самрыг таач чадсангүй. За, таньдаг хүн байна уу? Таньдаг хүн байна уу? Сүүлээ нэрдэг юм л та манайхаа. Тийм үү. Нийслэл сайхан. Энэ хам алдчих. Амар гэж одоо энэ амар юм уу те? Ямар утгаар нь амар гэж вэ?
Би яг өглөх гэсэн чинь нөгөө дууныхаа өвшүүлгийн санаад байдаг аян ерөөсөө санахгүй байна л да. Тэгэхээр миний хувьд яг нэг тийм гэд хэлгээд хэлж болсонгүй. Манай эсвэл үзчихсэн биз дээ. Түүнээс та. За үзчихсэн. Ер нь бол үзэхэд бол амархан байна. Оролцоход бол хэцүү байна. Хэцүү үзэхэд амархан. За. Энэ хамтлагийг мэдхүү. Voice group. За, алтан цэцэг гэсэн шүү дээ, тий. Уул нь бол их хэцүү дуулсан, тий. За, дараагийн уран дуучин маань ямар дуучин байсан бүгд хамтаа харъя. За, эхний дуучин юм байсан байна. Дараагийн дуучин юм байсан байна. За, дараагийн дуучин энэ байсан байна. За, ерөнхийдөө их гайгүй гадаадаас бол ерөөсөө ганцхан л дуучин орж исэн байж тээ. Бусд нь бол таах боломжтой их амархан 6 самбар байсан байна. За, ингээд дараагийн 6 самбарыг таах уу? За. Цэнгэлийн хувьд одоо нэлээд туршлагатай юм чи одоо ерөөсөө А байгуу тэгэл хариулт авчих байлгүй дээ, тий. Дуучт юм уу? За, чи дуул. Танаа дуучтайгаа. Дуугийн дуулах хэрэгтэй байгаа. Яг сайн их шиг. За бил нөө түнс та. Цаг явлаа. За харамсалтай. Шууд нэрийг гаргаж ирээд хэлчихлээ. Би үлээгээд шууд бодож шээ. За нэг мэдхгүй нь алгасаа. За харамсалтай нь 2 дахь самбараа алгаслаа. За бас мэдхгүй мэн. За 3 дахь самбараа алгаслаа. Мэдэн шүү дээ. Гастуулаа. Мэдхгүй мэн. За. Мэдхгүй мэн. За харамсалтай байна. Дандаа Монгол дуучтай шүү дээ. Нөгөө ярихгүй уран бүтээлэр нь. Тийм билээ. Тий. Миллион. Баяр хүргэе анхны самбар амжилттай таалаа. Үнэхээр гайхалтай 40 секундын хугацаанд хамгийн анхны самбараа тааж байна. Йоо. 45 секунд өнгөрсөн байна. За орж ирэхгүй мэн. Орж ирнэ. Хичээлтэй. Тэгэл. За. Стас санахгүй. Яа. Цаг дуслаа. Түүнээс төрөлхийн юм уу? Юу яац юм уу? Би Шоконд орчод байна уу? үгүй. 60 секундээр ер нь урдч үзсэн үү? Үзег юм байна. 10 жилээр секунд биеттэй ажиллаж үзсэн үү? Үзег юм байна. Тийм үү? Аль сургууль төгсөв? Хөдөөж хайсар. Хөдөөж их сургууль. 10 жилээ. 10 жилиг 4-р сар. Энэ хүнийг таних уу? Цэнгэлээ. Сүүлийн үед гарч ирсэн дооч юм. Тий. Ардын дооч. Баталдыг болно. За. Энэ дуучин мэдэхгүй. Уул нь бол дуулсан бол шууд таних байсан уу? Тий. Андан дулцрын хойг. Одоо энэ Монголын одоо зохиол тий. Нийтийн дууны урлагийн одоо загалмайсаа хэцэг их үт юм шүү дээ тий. За дуучнаараа. Фавтива гэдэг. За харамсалтай энэ өөрөксөж салхи гэж бас Шууд л хэлсэн. шууд л хэллээ тий. Ингээд дууг нь болсон. За. Ямар ч байсан 60 секундын хугацаанд амжилттай 1 самбар таасан Цэнгэлийн хувьд. Түмэн насны хувьд бол харамсалтай нь ганц самбар таагаагүй. Рекорд өвдөж дээ манай нэвтрүүлгийг тий. Эрхэм үзэгчдээ манай нэвтрүүлгийн 1-р үеийн өндөрлж байна. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч, үндэсний шилдэг бүтээн байгуулагч Номин Construction. Тэдний хувьд бол амин өссөн дулаан. Харин эрх мэдэлтнүүдийн хувьд зугаа цэнгэн төдий. Ялсан ч эргээд тэдний бай болгоолно. Бүр мөсөн ялалтыг тэнгисийн нэлгэснэ. Catching Fire 11-р сарын 22-нд дэлхийн болон Монголын үеийн үзэгчдийн сэтгэл оногссон шилдэг кинонууд. Монголын хөгжмийн ертөнцийн хэд дуунууд, цоошингийн клипүүд. Таны өдөр тутмын хэрэгцээнд зориулсан цаг агаар, валютын ханш, замын хөдөлгөөний мэдээлэл. Цаг үеийн дуйлаанд үйл явдал, гадаад одоодын мэдээлэл, нүүр тулсан ярилцлагууд, шоу нэвтрүүлгүүд, бүх төрлийн зар сурталчилгааг зөвхөн Rec City-мен захим телевизээс. Rec City-мен. Амтлахыг хүссэн хүн бүр зориулов. Жинхэнэ пиццаны амт. Mix Pizza 300. Энэ бол захиалагчийн дугаар. Чамд итгэж болно биз? Энэ мөчөөс эхлээд чи өөрөө бараа. Хөдөлсөн шүү. Одоо тэр бүхний агаар өгдөг. Сухтах газар байна. Гэхдээ тэр яахыг сайн. Тэрэнд итгэх нь бидний цорын ганц боломж. Надад 4 байдаг. Яг хугацаанд найдвартай.
их хотын хурдаас хоцрохгүй байх. Би бол S. Softlets. Богдуулын хажууд. Эрүүл ногоон орчин. Нэр хүндийн илэрхийлэл. Хотын төвд ойр. Times Square. Оновчтой сонголт таныг илтгэх. Эрхэм үзэгчдээ 60 секунд гейм шоу нэвтрүүлгийн 2 дугаар үед тавтай морилно. Манай өнөөдрийн дугаарт Тэнгис кино театрын уран бүтээлчид менежерүүд оролцож байна. За ингээд бүсгүй шүү дээ. 2 дугаар үе тавтай морилно. 2 дугаар үе маш амархан. 2 дугаар үе. Оо сах. Оо сах. Од гарахс ирэхс. Мэднэ сте. А? Дэлхийн одоо хиймэл дагуул ногоол одоо юу байдгийг тийм ээ? Сайхан юм байна уу? Жохон төгөөдөд өгч заяа. Тэгээ тиймэрхүү юмнууд байна заяа. Сайн ойлгосон мэт. Одод гарахс ирэхс одоо юу байдгийг тийм ээ? Огторгүй одоо гариг юу байдгийг те? Бүх юм орсон байна заяа. Энийг хэлэхгүйгээр сайхан яг этүүд шуумаар тайлбарлах юм байна. Шуум орж болно те. Тэгээ этүүдээр тайлбарлах юм байна шүү. Ганц уг ган гэх юм бол тэгэл шууд хураач штэ түрүүний шиг те. Өнөөдрийн дугаарт бас Тэнгис кино театрын менежерүүд оролцож байгаа. Тэнгис чинь солонгосын хөрөнгө оруулалт юу вэ? Одоо бол монголчууд авсан байгаа. Тийм үү? Нэг солонгосын одоо Анх хэдэн онд байгуулагдсан бэлээ Тэнгис чинь? Ялал кино театр бол маш эрт байгуулагдсан байгаа. Тэнгис гэдэг нэрээр 2003 оноос бол. 3 оноос үйл ажиллагаа явуулсан тийм үү? Одоо 10 жилийн хэзээ болох вэ? Бид нар 10 жилийнхээс илүү жоохон өдрөг үзлээ. Ялал кино театрын нэлээд жилийн аваа гэж тэмдэглэе гэж бодож байна. Оо тийм үү. Одоо Монгол 100% монголчууд эзэмшиж байгаа тийм эрхийн. Тийм ч утгаараа одоо монголчуудтай үйлчлэгээд илүү нээлттэй. Тэнгис кино театр одоо Ялт кино театр ч одоо хэдэн жил болох ч юм бэ? 1946 оноос хойш. 46. Түүнээс бэлнэ. 60 секундын хугацаанд 6 самрыг этүүдээр тайлбарлах хэрэгтэй байгаа. Харин тайлбарсныг чинь манай Тэнгис кино театрын ахлах менежер Цэнгэл мөн даах хэрэгтэй байгаа. Бэлэн Цэнгэлээ. Бэлэн. Граффити үзсэн биз? Санаж байгаа биз? Граффити үзсэн. Одоо юунд л одоо оддын даймаа гэж зөндөө кино гардаг үстэй тий. Тэрүүгээр ч одоо үлгэрийн баатруудаа харна ч юм уу дуу шуумаар нь тийм үстэй. Тий? За ингээд бэлэн. Цаг явлаа. 60 секунд 6 самбар. Ярихгүй. Наад. Сар. Нүгт. Цаа баяр үргээ. Аль нь юм бэ? Аль нь юм бэ? Яа, нар сар. Ярихгүй. Од. За од баяр үргээ. Эхний самбар амжилттай таасан. Үзүүлээ шүү. Би Доорхгүй. Агаар мандал. Шүп. Шүтргүй гариг ирэхс. 30 секунд өнгөрсөн байна. Биш ээ. Ториг. Хиймэл дагуул. Ярихгүй. Алгас ч олон цаг ашигласан. Эхний самбар амжилттай таасан байгаа. Гэдэг шиг. Яваарай, юу вэ? Тэнгэр аваад гагас солонго ангараг барахс хэрэгсэн. Цаг дуустаа харамсалтай байна. Энэ юу гэж тайлбарлах вэ? Сар. Сар тийм. Юу гэж тайлбарлах вэ? Тэгэл би ингэж хэлсэн биз? Сар гэж би хэлсэн шүү дээ. Гөө эхлээд хэлсэн. Сая юу хэлээгөө. Ангараг. Тий. Ангараг барахс бадмаа тэгэл их шиг болсон тий. Ямар ч байсан сар гэж бод сонсоогүй тий. За энийг алгассан байна. Нар хэртэл. Чи ингээл нар гингуудаа дундуур нь хэртээд мэртэй. Тий. Яг тэг тайлбарлах хэрэгтэй байна. Бүркий зураал ингэнгүүтээ дундуур нэм оруулаад нэргүүд ойлгохгүй. Ингэж мингээс ингэсэн. За солир. Ер нь тайлбарлахад бол та хоёр дээр бол нэлийн хүнд сэдвүүд орж иржээ. Би одоо агуудаа тийм хүнд сэдвүүд орж байна. Манай
нэвтрүүлгийг бэлтгэж байгаа редакторууд, сэтгүүлчид цаанаас нь бэлтгэдэг, надад ч үзүүлдэг, оруулдаг байхгүй тий. За харин одоо Түмэн наст самбраа өргөж таах хэрэгтэй байгаа. Харин single таалгуулах хэрэгтэй байгаа. Single бэлнэ үү? Чи сая олон хэлбэр ингээл зэрэг. Тийм маш олон хэлбэр л хийвэл тэгэл тэр төдий чинэл таахад оновчтой шүү дээ, тийм ээ. За 60 секундын хугацаа явлаа. Цаг явсан. Онгоц. За эргээл энэ явж ирсэн. Дэлхий. Нар сар. Пужин. Төгчл баг шүү. Сан октябрь сансар. Заалсан. За таасан гоо харамсалтай байна. 30 секунд өнгөрч байна. За алгацсан дээр юм шүү. Юу юм бэ? Нар сар. Заалуул. За бас. Юу яг тийм шүү. Нэг үгийг хоёр. Од сар. Нар. За баяр үргээ эхний самбар амжтай таас. Пужин. Харвалч. Од харах. Харвалт харав. Тэр чинь ингээ арт талтай юм зураастай бол юу гэдэг тэрийг. Пүү гэж ааж. Юу гэж байна? Дугуйтаа давхтгий шивгдүүлээ. Ямар гараг? Тэр шивгдээ. Архис гараг юу лээ. За гараг. Баяр. Санчиртай дугуйтаа давхтгий шүү дээ. Энэ үгдээ шинэлээд Нарны аймгийн хэдэн гараг гэдэг лээ? 9 гараг. За баярлалаа. Цаг бол дууссан байсан. Зүгээр та хоёрыг бас нөгөө яг ямар хуу итүүт үзүүлэх нөө яаж шуум ийх нүү гэж одоо их үзлээ тий. Энэ тэнгэрийн цаацыг бол үнэхээр барахгүйсэн тийм үү? За энэ нартарууд амьдарч байгаагийн хувьд бол нараа тааж ах шиг байна тийм ээ. Нараа таа. Нартай тий. Одтой сараа яагаад таасангүй лээ? Сарыг таачих хэрэгтэйсэн хгүй. Ядаж энэ одон гаригаас ч одоо 3-ыг таачих хэрэгтэй байсан тийм ээ. Тэгээ харамсалтай нь одоо 60 секундын хугацаанд цингэл маань нар гэснийг таалаа. За харин Түмэн наст бол од гэснийг таалгуулсан байгаа тийм үү? За ингээд ямар ч байсан ер нь үе дээр хоосонгүй. Эхний үед л бас жоохон дандаад юу хайцсан тийм ээ? Нэг ч самбар таагаагүй тий. Бусдаар яг үе болгон дээр яг нэг гэж явах тий. Манай нэвтрүүлэг 4 үетэй. Тэгээ ямар ч 7 самбар таах гэж найдаж байгаа шүү. За. Тий. Иргэн үзэгчтэй манай нэвтрүүлгийн ивент итгэгч Тэнгис кино театр. Амтлахыг хүссэн хүн бүр зориулв. Жинхэнэ пиццаны амт. Микс пицца 300. Үлгэрийн хаан тусад мөнхийн үйл авчирсан хорон муу санаа тэгчийн араас сайхан сэтгэлд Анна болон цасан хүн хамт явна. Харин тэзэмдээ олон бодлоо тавьчих гайхамшигт аялал хэрхэн үргэлжлэхийг 12 дугаар сарын 6-наас Тэнгисийн нэлгэснэ. Богдуулын хажууд. Эрүүл ногоон орчин. Нэр хүндийн илэрхийлэл. Хотын төвд ойр. Times Square. Оновчтой сонголт таныг илтгэх. Тэдний хувьд бол амьдсан дулаан. Харин эрх мэдэлтнүүдийн хувьд зугаа цэнгэн төдий. Ялсан ч эргээд тэдний бай болгоолно. Бүрмөсөн ялалтыг Тэнгисийн нэлгэснэ. Catching Fire 11 сарын 22-нд
Эрхэм үзэгчдээ манай нэвтрүүлгийн 3 дугаар үеийг эхэлж байна. Хөтлөгчийн хувцсыг та бүхний стил имижийг тодорхойлогч Shirtmans Collection Shop. Та бүхэн яг одоо шинэ жилийнхээ хувцсыг Shirtmans-ээс сонгоорой. За ингээд манай нэвтрүүлгийн 3 дугаар тавтай морилно. Манай нэвтрүүлгийн 3 дугаар үйл маш амархан. Холбоо хоршоо үг байгаа. Та бүхэн бас манай нэвтрүүлгийг үзчихсэн ч бас мэдж байгаа гэж бодож байна. За Тэнгисээс яриагаа эхлэе. За төхөө. Тэнгисийн хамгийн даваа тал юу вэ? Тэнгис кино театрын. За Тэнгис одоо ер нь бол яг системийн дагуу ажиллаж байгаа. За таны киног ингээд гаргана гэдгийгсэн бол тэр хуваараа болоод өөрчлөлтгүй. Тэгээд дээрэс нь маш ая тухтаагаар гэрээсээ билетээ захиалаад хевлээ шууд очиод үзэх боломжийг бол өгч байгаа. За тэгээд заавчгүй манад бүртгүүлэх шаардлагагүй зөв мөн одоо яг аль суудны аль нэгний суудлаа сонгоод тэгээд Монголын интернет банкуудтай шууд холбогдож байгаа учраас бол Тэнгис кино театр таны мэдээлэл үлдэхгүйгээр та бас ойчрол зогсохгүйгээр эсвэл суудлаа хатгалуулахгүйгээр санаа зовлоо. Зөв очоод нөө захиалцсан дараа ингээд ойчирж байгаа л нөө билет авдаг гэсэн шүү. Тэгж байгаа юм. Шаардлага болсон одоо. Ер нь бол хүн хүсэх юм бол тэр үйлчлэгээ бол байгаа. Тэрнээс илүү боломжийг бол олгож өгсөн байгаа. Зөв. Сүүлийн үед би бас нэг сонсч байсан те. Android, iPhone тэгээд нөгөө Facebook page дээр бас нөгөө application-аас шууд захиалах боломжтой байгаа. Тэрний талаар жоохон дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. Тэгээ Android утсан дээр бол Google Store-оос Тэнгис гэсэн аппликейшнийг татаж суулгаад за тэгээд цаг тухай бүрдэн мэдээллийг аваад баруун доод өнцгт нь билет захиалах гэж байгаа. Тэгээд тэр лөө оронгууд манай шууд онлайн захиалгын хуудас руу холбогдож байгаа. Тэгээд билетлүүдээ оруулаад авсан билетний имэйлээр хүрээд ирнэ. За түүнийг ингээ баркодтай имэйлээ тэрийгэ хэвлэж авчвал тэгээд орчих боломжтой. За. Манай шууд билетний маань баркод орон сканер дэж оруулна. За iPhone-ийн хувьд бол дөнгөж өчигдөрхөн одоо манай аппликейшн бэлэн болсон байгаа. Хуучин хэрэг Тэнгис гэсэн аппликейшн суулгасан байвал тэрийг арилгаад дахиад шинээр одоо даунлоод хийгээд суулгачих юм бол бас яг адилхан болчихдог. Ер нь зарим нэг үйлчлүүлэгчтэй гэдэг шүү дээ. Ер нь өөрийгөө нууцлахыг хүсдэг те. Тэгээд одоо билет захиалган дээр бол ерөөсөө овг нэр бүх юм л авдаг шүү дээ те. Судалгаа өгчдөг бараг л те. Одоо ер нь бол Тэнгис кино театрт хоёулахнаа нууцаар кино үзэж болох нэ дээ. Цаг захиалж хагаад. Тийм шүү дээ болно те. Таны хин үзэж хизээ яаж үзэж байгааг нь очиж зүгээр л явж очиж байгаа юм шиг билетээ ингээд хевлээд аваад үүдэн дээр нь одоо билет шалгуулж байгаа хүндээ сканердуулаад. Хамгийн өглөөний кино хэдэн цагаас яах вэ? Хамгийн ихний кино 10:30-аас. Хамгийн оройны кино 23:30-аас. 1:30 мөчөө үед дуусах нэ дээ те. Тэгвэл 1:30-аас кино захиалч бас болох нь те. 1:30-аас бол маргааш өдрийнхөө үзэрийг захиалж болно. Гэхдээ яг тэр нэг би найз зөвхөтөг очиж үзье л да. 1:30-аас. Болно шүү дээ. Шөнийн 1:30-д болох уу? За энэ бол нэргээ байла. За ингээд бүгдээрээ нэвтрүүлэгтээ орцгоё. Тоглолтын 3 дугаар үйл маш амархан сайхан. Одоо ярьж хөөрж болно тийм ээ. Дуу шуум гаргаж болно. Холбоо хоршоо үг байгаа. Үгийн үндсийг утгыг хэлэхгүйгээр тойруулж уу ижил төстэй үгээр төлөөлүүлж хоршоо холбоогоо таах хэрэгтэй байгаа. Цэнгэлээс эхлэх үү? Түмнээс эхлэх үү? За. Дөрмийг ойлгосноо. Цэнгэлээ. За ингээд Тэнгис кино театрын ахлах менежер Цэнгэл тайлбарлаж харин менежер Түмнээс таах хэрэгтэй байгаа. Та хоёрт уртаас урт 60 секунд хүлээж байна та хоёрыг. Цаг явлаа. Ингээд бид нар яахлаар ингээд чихүүтгэхээр яадаг вэ? Чичиг. Үгүй энийг яаж байгаа вэ? Хавчих. Энэ миний юу лээ? Мөр. Тэр чи юу гэвэл? Мөр хавчих. Мөрөө хавчих баяр үргээ эхний самбарыг амжилттай таалаа. Бид нэр хүүхдээ яадаг вэ? Бүгд тэгээд миний хэлж байгаа юм юу гэдэг вэ? Аялгуу ай. Тэгээд тийм нийлүүлээд хошоо өгч дээ. Дандаа холбоо хошоо өгөөш. Бүү ай. Бүүэн дүү. Тэгээд нөгөө нэг үйл өгч дээ энэ чинь. Тарарарарара гэдэг чи монголчууд өгдөг лээ. Чи хэлсэн үг зөв гэхдээ надад үйл үг болов. Бүү яа тий. На баяр үргээ бүү аялах амжилттай таалаа. Хоёр дахь самбарыг. Бидний тэнгэр дээр юу байдаг вэ? Маш олон гялцсан юм. Тэд нар яаж байгаа вэ? Гэрэлтэж байгааг нь юу гэж хэлдэг вэ? Хурдлаач болоо гэрэлт. Тэрнээс арай өөрөөр ингээд шүн яадгийг. Энэ чамд яаж харагдчихэв? Одоо баяр үргээ цаг дууссан. 3 дахь самбарыг амжилттай тааснаар нэвтрүүлгийн 3 дугаар үеийн эхний тоглолтын цаг дууссан байна. За 3 самбар үлдсэн байна. За дараагийн самбар юу байсан байна? За энийг тайлбарч. Ганцноо. Тий. Бидний хуучин үеийг ингээд юм дээр авцсан. Тэгээд бид нэр үзээл өө энэ манай хүүхэд жоох байсан байна. Аав ээж гэдэг нь үздэг дүрлж юм. Зургийн цамаг.
Баяр хүргэе амжилттай. За дараагийнхыг. За энэ бид нар орж ихдээ нэг юм ингэдэг тэр юу лээ хаалга. Тэгээд би яаж байгаа вэ миний үйл. Тогшчээ баяр хүргэе. Хөшөө хүмүүс ингэж явж байгаа болохоор юу хэрэгэлдэг вүлээ? Таяг тэрийг яадаг вүлээ? Тулах. Толгоно шүү дээ. Цаггүй л ер нь таагаад байгаа юм шүү. Тэ? Тэгээ манай нэвтрүүлгийн гол утга учир нь бол цагтаа уралдах байгаа юм л да. Ер нь бол цагтаа уралднаас өглөө ажилдаа хэдэн цагаас ирдэг вэ? Өглөө 9-д. Орой хэдэн цагаас тарах вэ? 6 тарна. 6 тарах уу тий? Ер нь бол нийлээ сунна да. Сохоо. Ачаалтай яг ер нь менежерүүдийн хувьд. Кино шинэ кино хэлэхээр л ачаал ихтэй юм да. Шинэ кино гэснээс одоо монголчууд яг Холливуудд нээж байгаа киног зэрэг нэгэдэг юм шүү тэнгис. Тий. Энэ тэлэр одоо хамгийн сүүлийн үед ямар кино нэгдэв? Хамгийн сүүлд Thor-ыг нээсэн байгаа, Freebirds-ыг нээсэн байгаа хүүхэлдэйн кино. Тэгээд одоо 22-нд 11 сарын 22-нд Catch the Fire Hunger Games-ийг нээгч байгаа. 12 сарын? 11 сарын 22-нд. 11 сарын 22-нд. Зөв. Өдөр шөнө тэнцдэг өдрийн маргааш нөхөн шүү дээ. Тийм үү, тий. За ингээд эрхэм үзэгчтэй манай нэвтрүүлгийн 3 дугаар үеийн 2 дугаар тоглолт эхлэхэд бэлэн болж байна. Өнөөдрийн дугаарт маань Тэнгис кино театрын менежерүүд оролцож байгааг дуулгахад таатай байна. Цаг явлаа. Энэ Хөл ингээд алхах. Тэгээд хөлөөр алхах, яваа алхах. энэ юу дуурж байна? Шал чимээ сонсох. Тэгээд нийлүүлээд Чимээ сонсох. биш ээ. Энтэйгээ холбоотой шүү. Юуны юу? Чимээ. Энэ Яв. тэгээ Хөлийн чимээ. Баяр хүргэе. Амжилттай эхний самрыг амжилттай таасан. 22 секунд өнгөрсөн байна. ингээд хардаг штеп хүмүүс юу Хялаач хар. биш ээ шүү. Нөгөөх нь өөр. Дургуут. Алгасч болоо шүү. За алхасаа. Тий. Энэ жоохон үнд өг юм шиг байна. Тийм ээ. Түрүүн нэг юм таалгасан да тэртэй ч холбоотой заа. Юуны? За аваад зэрэгс нар сар Манай дээр ганцхан байдаг. нар эргэлдэх. Тэрийг Нар эргэх эргэх, дэлхийн эргэх, сар эргэх. За хэлцээ. Дэлхийн эргэх. Дэлхийн эргэх. Төөч явж байгаа таашлаа. Энийг нүдээр чиглээ. Нүд анивчих. Өшөө. Нүд гэлцэх, анивчих, аргах. Анивчих. Өшөө. Эрмэх. Ер нь төвсөттэй л юм шүү дээ. За Дахиад хэллээ. Яадаг үгүй. харин ингээд Нүдээ нүдээ нэх. Нүд онгох. эсрэг нь Нүдээ ханих. чи эсрэг. Цаг дууссан байгаа. Цаг дууссан байна. Цаг дуусаад нэлээд хэдэн секунд явуулчлаа. Яаж таах нь гэж бодоод яваадсан чи төөрөөл яваад их. Хүн нойр үргээр яадаг лээ. Анивчих. Төрмөглөх. Тэр чи юу гэдэг? Монголчууд юу гэдэг? Нүд анивчих. Тий. Тэгж хэлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ингээ анивчих гэхээр чинь сэргэлэн цав болгоор чинь анивчаад ирмээд явчихж байгаа байхгүй тийм биз? Тэ? Хүн нойр хүрээ жоохон Тэр ингээд яг өвшөөж мөвшөөсөн бол үү? Хэлээ. за энийг таах байх шүү. Ширв татах. Ширв гэдэг үг бол ширв гэдэг үг ерөнхийдөө муухай арах юм. Хурдан өнгөцгөн ингээд хараад өнгөрөх тий. За дараагийн үг байсан байна. Хөлсний өрөө. Энийг юу гэж тайлбарлах вэ? Хүмүүс ер нь яа тэр юу тайлбарлаа. Эсвэл нөгөө юу сав мав нэх гэж ордог болчихсон юм. Тэмцэн мэдэр. Гэхдээ хөлсний өрөө гэдэг чинь түрээс байхгүй. Мессеж хэлээд байгаа. Түрээс. Тий түрээсээ хэлээд байгаа байхгүй. Тэгвэл амхнаа рент. Юу гэж тайлбарлах вэ? Тэр инжил хэлгээсэн. За хөл өнгөрөх гинэ. Энийг юу гэж тайлбарлах вэ? Хөл хөнгөрөх үү. Баярлах ч гэдэг юм уу тэгэл. За хаашаа явах гэдэг тэрэнд хичээл гэл нэг Ягаад юм тийм Нөө юу яагаад гэлөө. За. За амжилттай. Ямар ч байсан эхний тоглолтод 3 самбарыг таасан, дараагийн тоглолтод амжилттай хэдэн самбарыг таачваа. Ер нь нөгөө аавн гэсэн 7 молоо авсан биш үү? Ерөнхийдөө авчаад баг шиг байна те. Ямар ч сан 2 олцогч маань би та хоёрын ярианд ороод хэдэн самбарыг шаалгасан байна шүү дээ. За ямар ч сан манай 2 олцогч маань 3 дугаар үеийг амжилттай дуусгалаа. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Mix Pizza дуудлагын утас 300. Үлгэрийн хаан тусад мөнхийн үйл авчирсан хорон муу санаалагчийн араас сайхан сэтгэлд Анна болон цасан хүн хамт явна. Харин тэд замдаа олон гадлууд төвчж гайхамшигт аялал хэрхэн үргэлжлэхийг 12 дугаар сарын 6-наас Тэнгисийн нэлгэснэ. Амтлахыг хүссэн хүн бүр зориулов. Жинхэнэ
Пиццаны амт. Mix Pizza 300. Богдуулын хажууд. Эрүүл ногоон орчин. Нэр хүндийн илэрхийлэл. Хотын төвд ойр. Times Square. Оновчтой сонголт таныг илтгэх. Эрхэм үзэгчдээ та бүхэн манай нэвтрүүлгийг эхнээс нь үзээг бол Break-ийн сайтаар ороод 60 секунд гейм шоу нэвтрүүлэг гэж бичээд манай нэвтрүүлгийг үзэх боломжтой. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч үндэсний шилдэг бүтээн байгуулагч Номин Construction нэвтрүүлгийн 4-р үед тавтай барилна. За цэнгэлээс эхлэхүүд өмнө стас эхлэх үү? За цэнгэлээ. Ахлагаас эхлэх үү? За ахлагаас эхлэе. За. 4-р үйл амарх. Ярьж болно гэсэн тийм. Ярьж болно тий. Үйлдлийн үзүүлж болно, дуугийн дуулж болно, одоо дуу ч юм байл тий. Бүх л боломж байгаа. За. Билнэ үү? Цаг яваа. Хурдаа мэдгүй. Жүжигчин байна. За, явлаа. Би дэмжиж өгье. За. За. Шинэ үеийн хуучин гэр бүлээ. Өнөр бүл кино. Гэр бүл ш. Өнөр бүлийн ян гэдэг. Өнөөдрийн нөгөө гол дүрийн жүжигч. Эмэгтэй Эрэгтэй. жүжигч нэр. юу гэдэг лээ. Баяр үргий. Хэмлээ. Хаяа. Өөнөн гоё юм алдчих юм аа нэрээ. Энэ юм бэ? Алгасч болно. За, алгасч. 32-3 секунд өнгөрсөн байна. Энийг алгасан юм. Бас. За. За. Юм бэ? Дуучин уу? За, дууч юм байна. Монгол. За, мэдхгүй бол алгасъя. Цаг ашиглая. Мэдхээсэй вэ? Мэдгүй байна. Бас. За, бас мэдхгүй. За. Шууд залгуулаад явна шүү дээ. За энэ чинь. Энэ сүүлийн шүү дээ. Мэдгүй бас. За, цагаа дуусгач. Цаг дуустаа харамсалтай байна. Үнэхээр харамсалтай байна. Энэ үнийг таних уу? Тань шүү дээ. За, энэ танихгүй юу? Where are you from? Монголчуудаа таних уу тийм ээ ч одоо. Түнэстэ. Хөтлөгч шүү дээ. За, Universal Song нэвтрүүлгийн хөтлөгч. За, энэ бол Чи нөө Сэрмамэр майнд эмэгтэй зингээ. эрэгтэй гэсэн шүү дээ. Өнөр бүлийн эрэгтэй. Ингээ хэлэхгүй. Бисээ юу гарын 5-3-ны нөгөө эрэгтэй л сайн санаа. Шагдрага биш ээ. Алтай үлзий байсан мэ жүжигч үлзий. Таних уу? Розвелт. Хүш Америк хэрэглэгч. За, их ойрхон хүн байж. Чимэд. Зохиолч. Таних уу? Сайн мэдгүй байна те. Олон битээрээ гарсан гэдэг. За, туучин болор эднийг таних уу? За болоо гэдэг юм шүү дээ. За, Universe Best Song надмын шилдэг 25 оролцогч нэг байна. Пикассо гэх байсан. Гуралж юм. За, алдартай. Санаанд орж ирэхгүй. Ер нь бол таних уу? Сонсч байсан уу Пикассо гэж? За, ямар ч байсан амжилттайгаар одоо нэг цамбар таасангүй тийм үү? Харамсалтай, үнэхээр харамсалтай байна тий. За, харин одоо Түмэн наст маань самбараа таах хэрэгтэй байгаа. Тэнгис кино театрын ахлах менежер цэнгэл таалгуулах хэрэгтэй байгаа. Амжилтсэ. Цаг явлаа. Нэг гой хоолойтой ингээд нөгөө өгүүлэмж хилээл тэр нь хүмүүс сонсогддог. Хүүнаас жүжигчэн тэгээд сая зүйдэн чорнгүй явдал биш хөлтрөг дээр гарсан. Хөлтрөгийн нөгөө залуу машин бариа яваад исэн. Болдат руу. Үгүй тэрний аав нь Эрөөсөө хэлсэн. За. Гомбын хин гэдэг үлээ. За, наад ингэж алгасан. За. Бас энэ мэдгүй юм байна. Дээр үеийн кинонд шүү дээ. За. За, юу гэдэг штэ. Жорж секунд өнгөрсөн байна. Нэг дуу байдаг штэ. Нэг гоё од зурцсан. Тэгээд Sorry night
гэдэг нөгөө дуу байдаг шүү дээ. Тэрний зураг Алгасч болно. шүү дээ. 8 секунд өнгөрсөн байна. За энийг бас ч мэдгүй хаа. Сүүлийн үед гарч ирсэн дуу ч юм бэ. Залуу. Арсын тохиолч ийм урт залуу. Үгүй. За энийг чи бас мэдгүй хаа. Нөгөө юун дээр гардаг шүү дээ. Ямар зохиол вэ? Юу яа? Богино хэмжээний өгүүлэлт биш. Цаг яваа. Тэгээд хиний нэг салхигүй жаалмалын тухай бичдэг. Тэгээд аягүй сонирхолтой. Яагаад халзалгаатай, сахалтай. Ямар Юу ингэдэг лээ? Ивийг Биш. Евгений биш. Евгений Онег ингээд Толгоор ихлээд стагоор төгсдөг юм билээ. тэгэр эхэлдэг. юу илээ? Толстой. За ер нь ингээд толгоор ихлээд стагоор төгсдөг чи юм билээ гэж асуулаа шүү. Тэгж шарилж байна тий. Энэ үний уран зохиол дээр үзчихсэн энэ үнийг. Хэдгээр ингэ үзсэн. За нэг 7-8 хацаад байдаг баг тийм ээ. Яа. За чиш танихгүй байгаа. Чиш танихгүй байгаа гэсэн шүү. Universe Song Night-ийн шилдэг оролцогч. Grand Prix шагналд баг шүү. Ван Гог. Нөгөө Винсент гэдэг нөгөө Instagram ингээд энэ тийм байдаг commercial юм дээр. Санах. Тэгээ зарим самруудыг би ч таньдгүй. Манай энэ редактор сэтгүүлчид бас ажлаас мундаг хийж байгаас мундаг үнэн хийж байгаас тий. Тэгээ үзэгчдийг тий надад шилдэггүй ерөөсөө. Би ч мэдгүй. Тэгээ надад шилдэггүй нэр яг үнийг хэлэхэд тэгэхээр ерөөсөө үзэгчдээ хэр тийм сайхан гоё гайхалтай мэдрэмжийг өгөх гэж байгаа нь бас энэ хүний бас энэ ажиллаж байгаа хүмүүс юм бас. Уран бүтээлч сэтгэлгээтэй тийм үстэй тий. Надад төлчвөл би тэгээд сонирхол болгох шүү дээ. Тийм үстэй нэвтрүүлгээ тий. Батсрын энэ ямар кинонд тогложсэн мэдэж байна уу? Энэ нөгөө хөргөн үдэ тоглодог охин шүү дээ. Тий. Хэдэн дөргийн нөгөө хулгай нэждгийн охин. Хомби Ардангыг таних уу? Тий, Монгол улсын соёлын гай өсөлтөлтэй. Энийг танихгүй юм. Мундаг гостой юм шүү дээ. Ард түмний сайрлж үнэлж явдаг хүмүүс. Ийм сайхан хүмүүс байсан байна. За манай нэвтрүүлэгт оролцох ямар байна? Зэглээ. За маш хурдан ахаал зам бадаас нэр минутанд л бараг 60 үг хэлдэг байж ч л. Бид нар анхад орж олохоор жоохон туршлагагүй болчихлаа. Зөөр. Ер нь оролцож бол одоо анх удаага оролцдог байхгүй юу? Тий. Анх удаад сүүлийн удаа оролцож байгаа байхгүй юу? Тий. Тэнгис кино театрын сүүлийн үеийн зорилтууд юу байна одоо? Үзэгчдэд зориулж тийм ээ? Маста зориулж одоо яг ямар хөө үйл ажиллагаа явуулах чинь сүүлийн 2014 оныхоо одоо гаргаж байгаа Холливуудын киноныхаа чагсалтуудыг гаргацсан байгаа. Тэгэхээр их гоё кинонууд хүлээж байгаа. Ирж үзээрэй. Цэнгэлүүд. За ер нь бол цаг хугацаа гэдэг л бол хамгийн чухал зүйл. Холливуудад үзэж чинь, Монголд үзэж чинь тэр бол үнэхээр одоо юугаар ч хэмжихгүй үнэтэй зүйл бид нар цагтаа уралдаад Монголд гаргаж чадчихна гэдэг бол. Тэрнээс гадна бол ерөөхдөө бид нар нэг ивент зохион байгуулах тал дээр ер нь анхаарч байгаа үйл ажиллагаа зохион байгуулах болох юм басаа Өхлийн симфони гэдэг кино маань бол Halloween-ы баяраар зэрэгсэж нээлттэй хийсэн байна. Тэгээд зөвхөн одоо нэг үйл ажиллагаанд оролцож засаагүй зүүдэн жарангүй болон Өхлийн симфони киноны уран бүтээлийнхээ орлогоос ядарсан одоо тусламж хэрэгтэй байгаа юм. Халуун сэтгэлийн хандив өргөсөн байгаа. Тийм болохоор бас би Тэнгис киноны ядарч гэсэн нийгмийн хариуцлагыг ухамсарлаа. Бусад бизнесийг эрхэлж байгаа уран бүтээлчтэй одоо хамтраад сайн хүмүүсийнхаа энийг хийж байгаа. Тэгээд гэх мэтчлэн ер нь Тэнгис киноны театр болгоны хамтарч ажиллах гэсэн хүн болгонтой нээлттэй. Урайлахнаар хүлээж байгаа танд бол манай үе толгой онгорхоо юу ч хийх гээд хурж ирж болно. Үргэлж нээлттэй. Сая одоо жишээлх юм бол төрсөн өдрийнхаа мэдлэгийг төвшүүлэх гээд нэг найздаар ингээ би сюрприз барих гэсэн юм аа гээл тэг кино үзгээс уужаад дэлгэцэн дээр нэгээд одоо би чамдаа баяр хүргэе гэдэг өөр жижигхэн бичлэг хийцэн. Тэгэл нөгөө хүнээр нэгээд микрофон өгөөл ингээд хайртай гээл 20-аа бүгжигч өгч байгаа шиг тэгээд гоё сюрпризүүд бол. Зөв. За баярлалаа ингээд тэнгисийн өрөө. Төгс орчин төгс мэдрэмжийг тэнгисээс. Рекцигмэн. Эрхэм үзэгчдээ манай нэвтрүүлгийн шинэхэн дугаар танд хүрлээ. Та манай нэвтрүүлгийг эхнээс нь үзэж амжаагүй бол Rexig-MN гэсэн сайтаар хүлээн авч үзээрэй. Манай нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баяр та.